Hi guys. За өнөөдрийн влогийг миний би онгоцны бодол дээрээс эхлүүлж байна. Онгоцны бодол дээр байгаа шалтгаан гэдэг нь би хөлийн дэс давхаар болсон. За юуцсан гадагшаа авна. Гэхдээ газараа биш, ажлынхнаараа. Энэ удаа манайх хайнааны хурлсан. Би танд хайнаа гэж хэллээ. Цаг одоо шөнийн 1 цаг 39 минут болж байна. Манай тэнцүү цааж байна. Нийслэг 4 цагаас ахгүй. Тэгээд цаг угаасаа аим шөнө болсон болохоор одоо нүргаараа байгаа будгнуудыг адлахад онгоцон дараа дундахтаа бэлтээ. Сүүлд ингээд Apple-ээс нь худалдаа авах гэсэн чинь надаа энэ тестер өгсөхгүй. Тестер дотор нь Vanilla Co-гийн cleansing balm байсан. Тэгээд бас нэг simple байсан. Одоо энэ үгээрээ бодгаа арилгаад өнөдөртөө айгүй их юм биш. Би барыг энэ үгээр нь нүрийг цэвэрлээд ер нь бол бараг болчих юм байна дөө. Энэ болохоор Cloud9-аас гэдэг авсан сэмплэрсэн хөөс. Би тийм зүрийн ерөөсөө тос мус аваагүй. Би надаас юм серумны сэмпл аваад тэрсэр угаасны дараа нүүр бүр амар таталтаад идэв. Ингээ будгаа арилгачихлаа. Одоо онгоц руугаа марш. 5 hours later. Бид хайнаанд буучсан байна. Тэгээд одоо хөтчөө хүлээж бодол руугаа явах. Ханд яа манай онгоцон бүр ингээд олигтой идэж явах юм гэж өгөө 5 цаг нислэгт. Тэгээд бид бүгдээрээ амар үлссэн байж. Онгоцны бодлын нөхцөл байдлыг та бүгдэд харуулъя. Бид очиад хүмүүс байна. Ингээд хад эрсдэлтэй бүртгүүлээд нөрөө бүртгүүлээд тэгээд өрөөний картаа авсан ч гол Бодол дээр ирсэн байна. Манай бодлын гадна талаас нь иймэрхүү. Хүм ингээд хятадаар англиар бичсэн ш нэмээд ингээ орсоор бичсэн шууд өрөөрөөгөө орохгүйгээр хоолндоо орохоор шийдээд ингээд хамаг шиндоонуудаа үлдээсэн байна. За ингээд room tour явлаа. Тэгэхээр ингээд орж ирээд энэ жижигхэн юм галтгооны хэсэгтэй байна. Ийшээ дүүшин ишээгээ 0 дугцтай шүү дээ. 2 ортой. Одоо энэ өрөөний зүгээр хамгийн гоё хэсэг нь энэ л. Балкон дээр усан орж болох юм байна. Бүр эдгийн згүү амар заваан давстай амар хоол байна. Хэл бүр сүлдээ мэдэг болж байна. Веб дээрэн захиалсан 2 дахь хоол арай дээр. Энийга бодвол арай дээр гэхдээ мах алга. Oh my god. Wow. Манай буудлын бассейн байна. Одоохондоо ер нь бол хүн алга. Тэгээд манай далаас хэлж байна. Хайнаны 2 дахь өдөр үгээр эхлэж байна. Хаяа. Нөвдөр одоо доошоо бууж хоол идэх гээд. Манай найз намайг хүлээгээд ер нь өсөж хөнгө алдлаа.
Сайхан амарлаа. Өөртөө гүүрээр гараад ингээд төгөөр гарсан өмсөд байна. Тэгээд хаада элсэн дээр оссон өмсөд байх байлгүй. Одоо бол манаас 9 бэрнийхин дөрөөд ирсэн байх шүү. Манаас энд зогсчаад бичлэг зураг авчвал Энэ 6668 гэлөө тим өрөөтэй буудал гэсэн. Дэлхийн ер нь бол хамгийн олон өрөөтэй буудал гинэ. Бид одоо Усан гоц руугаа явах гэж байна. Ингээд содны дэлгүүртэй ирлээ. Би тэдэг заавал ийшээ орох ёстой гэж манай хөтөч маань дагуулад ороод ирлээ. Оо юу амар романтик хоёр вэ. Хинаны 3 дахь өдөр эхлэж байна. Одоо нөмөө бит 2 цайндаа орчоод тэгээд Висос бидэд цуглаарай гэсэн. Бас первый тест здоровья приходит за нормально. На акулын газар. Бид тэгээд zipline дээр суугаад ер нь явчихсан. Чи өмнөхий ч юм бас. Хүн ингээд турсныхаа суулаар эргээд ихэндээ бол одоо нэг өөмөг жууж өгнө. Тийм болохоор бид өдөржингөө өдөр унтж байгаа, бусаа илэрцэлж байгаа, тийм итгэгээд Макдоналдс руу явж байна. Манай бодлоор тэмдэг. Бид бушаал стритаас гараад ирсэн. Би юу л ингэ баахан матуудад цаа. Тэгэл сонсдог дэлгүүрээс илүү бэдний дэлгүүр үзтэй. Хомэ жоржа. Хасмартин доо. Сая энэ хамбар хоцоош хэлбэртэй дэлгүүрээс хэдэм авчаад үүдэн донд бикини барам фуд парк гэсэн рүү орч гудамжны хоол идэх гэж байна. Шарн цэплэнг. Курин ношк, курин крылшк. Стот ер нь жоохон их шиг үсгэн жоохон дургуун юм шиг байна.气，所以呢，它就不会踢被子，也不会感冒。穿着内裤一定要非常的讲究。Нэг цаг гарan ойчрлож арай гэж энийгээ олж авлаа.
сайхан амьдарч байвал би рүүгээ нэмсэглээд хэрвээ сайхан амьдарч байвал бүгдийг хий. But tonight go crazy. All I gotta do is just meet me at the. Өнөөдөр хайнаа өнгөрүүлж байгаа сүүлийн шөнө байгаа. Маргааш өглөө ер нь бол эртхэн босож цайвандаа уучаад тэгээд бодлоосаа гарах учраас өнөөдөр нэмэт хоёр ачаагаа баглжнаа. Өнөөдөр би юм аваад 10 янаар энэс 10 хүрэхгүй л балгасан. Амтан амар сонин тийм амар сул чихэрлэг заяа. Юу мэрчээ. Тэ яг ууж болох байт. Нэг маргааш. Маргааш бидээс бодлосоо гарчаад эслэхээс өмнө бас хэдэн газар руу очино гэдэгсэн. Орой нислэгтэй учраас тэрийг хүмүүс үзээ бас гэж шаардлага гарч байна. Өөрийнхөө хувцснуудыг болов бүгднийг баглаад ингээд дуусгачихлаа. Одоо хамгийн амар хэсэг юм байна. Юу авсан бэ гэсэн юм хоёр том дүүрэн, хоёр тор дүүрэн чихэр авлаа. Энтэн ингээд битүү энтэн бараг хоосон шахуу ирсэхгүй юу? Тэгсэн чинь одоо тэг энтэн ингээд битүү чихэрч юмс болсон заяа. Тэгээд зарим илүү гарсан юмнуудаа бүгдийг энэ ийшээ нэг хийлээ. За ямар ч тач багтлаа. Гэхдээ жин нь яах юм бол доо. Натаг юм уут цуглуулах хоббит юм байдаг болоо. Манай ээж ингээл төрөл бүрийн ингээл гой уутуудыг цуглуулахар амар гайхдаг гэсэн. За тэгэл томроод ирэхээр угаасаа цуглуулмаар санагддаг юм биш. За энэ бол 20 илээс бага юм шүү. 20 илээс бол би өргөж дийлэх байх. Кинчана тук. Одоо миний орон дээгүүр баахан ийм юмнууд байна. Оо би энэ өмсөж байгаа энэ хуцаа хийх юм мартчихсан шүү дээ. Яра цамцаа үлдээчих. Цамц цамцгүй солиорч байна. Баталк өнөд хоёроо юмсан чимдамда хийчих гэж бодоод халаатаа солиод өмсөж өгсөн. За ингээд ачаагаа баглаад дуусчихлаа дахиж задлах шаардлага гарахгүй байх гэж бодож байна. Хайнааны сүүлийн шөнөнийг нүүрнийхаа будгийг цэвэрлэж өнгөрөөе да. Манай өнөөдөр сүүлийн өдөр гээд гарч юм идэж мэдээд тэгээ пими уугээд үтсэн будгаа арилгачаад тэгээд орондоо ороод лого ер нь оруулах хэсгийг сайн мэдэхгүй л байна л та. Ирснээсээ хойш төгсгөл хүртэлх бүх юмудаа ингээд битсэн заяа. Бусад өөр ингээл яг влог өдр хийж байгаа хүмүүсийг ингээл харангуут нь тоглог ирж хүчтэйгээр ингээл би ингээл өнөөдөр хийгээд өнөөдөр тэгээд тэгсэн чинь манай найз ингээд гэл амар ярддаг. За найз дундаа тийм би тийм амар галзууч хийсэн. Ганцаараа өөрөө өөртөө ингээд утасныхаа камер руу хараад ярих хэмжээний тийм амар экстраверт тийм яриа хүн биш байхгүй юу. Одоо ч гэсэн ингээл би одоо юу ярих вэ гэл амар бодож байна. Тэгтээ юу ч хэдүүлээ нүрээ цэвэрлээ. Тэр эхлээд заяа шүдөө гацгаа. Нүрээ цэвэрлээд яг хөөсөр угааж дуусныхаа дараа шүдөө угааж болдоггүй гэдгсэн. Тэгтээ би хаяа мартаад эхлээд нүрээ угаасныхаа дараа нь шүдөө угаачдаг. Би энэ гэлөө угаагчийг ашиглаж байгаа. Хэрэглэж үзсэн чинь юу надад амар таалагдсан. Батгнуудыг ер нь бол аюу хатаадаг юм шиг санагдсан. Миний арьс болохоор ер нь өөрөө жоохон батг гарамтгай арьсахгүй. Тэгээд тийм болохоор би ерөөсөө нүрээ алчуураар арчдгүй. Тэгтээ хон урсан хэсгийг нь болохоор алчуураар ингэ арчиж. Тэгээд нэг бол өөрөөр нь хатаа, нэг бол тэгээд хөнгөөр арччихдаг. Хөнгөө хийцэн. Энэ тоонор хайр. Өнөөдөр маск тавина гэж бодоод нэг ширхэг маск тагаад тавьсан байна. Маска тавьж дуусчаад унтлаа.
Баяр. 7 хоногийн турш ямар бүфе хоол идсэн бэ гэдгийг харуулъя. Бүгдээр орж ирээд энд ингээ кофений машин байгаа. Энд ингээ зарим машин байгаа. Энд ингээ цай, ишнээс түүн, жууснууд, дахиад кофений машин. За энэ болохоор ингээ жимсний хэсэг байна. Кимбаб, суши, закускнууд. Ишнээс зүрийн ногоо, соуснууд, жинсэн төрлийн юм хоолнууд. Өндөгний хэсэг байна. Янз бүрийн цутман. За энэ болохоор ингээд сосисок, бэкон. Энийг идэж үзсэн чинь энэ бүр амар чихэрлэг юм лээ. Тэгээ будаа, гомон, тэгээ бас ус жимсэн, авдалсан ногоонууд. Чинь болохоор шүлхний хэсэг орж ирж байгаа. Тэгээ гол нь нэг хэсэг байгаа. Эцэс талхаа аваад янз бүрийн талхны холцоодыг тавьсан. Энэ талхаа шавна. За тэгээд сүтэйгээ холж өгдөг юмуд байна. Бишэнэ нарийн бомб хэсэг.